би залруулах хийх ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгч хөрсөх нутгийн ах бид хоёрын хооронд өнөөдөр ямар ч зөрчил, муудалцсан, муу зүйл, бутсан зүйл нэгч байхгүй. 4-5 жилийн өмнө бид хоёр тодорхой нэг ганц хоёр асуудлаас болж би тухайн үед Австралиас ирчихсэн байсан. Нөхцөл байдлыг жаахан буруу үнэлж, буруу мэдээлэлээр тулгуурлаж нэг ганц хоёр хатуу шүүмжлэл хийснээс болж 5-6 жилийн дараа 4-5 жилийн дараа буцаж босгож сөхөж гаргаж ирээд Батцандан ерөнхийлөгч хоёр таагүй байгаа мэт сэтгэлдлийг олон түмэнд одоо ойлгуулах гэж оролдож байгаа энэ хар пиарын бодлогыг би хараад бас үе санаа зовдөг. Цаг цагаараа байдгүй, захилдах хөөрөө байдгүй гэж нэг үг байдаг. Дээрээс нь талын хүмүүсийн сэтгэл цагаан, шуудхан зантай байдаг. Тэгэхээр тухайн цаг үед гаргасан асуудлыг ярьсан жижиг сажиг зөрчлүүдийг өнөөдөр одоо дэвэргэж улс төр болгож ашиглах хэрэггүй шүү гэдгийг бас одоо зарим нөхдүүдэд хэлхийг хүсэж байна. Тэр асуудал өнгөрсөн асуудал. Би нутгийн ах дээрээ тухайн үед ороод Монгол улсын ерөнхийлөгчөөс уучлал гуйгаад хүлцэл өчөөд асуудлыг илт тод сайхан яриад тэр асуудал дууссан асуудал. Үе үеийн ерөнхийлөгч нартай улс төрийн институт хоорондын одоо зөрчил мөргөлдөө байж л байдаг. Гэхдээ Монгол улс институт хоорондын зөрчил мөргөлдөөнийг хуулийн хүрээнд зохицуулж, хууль эрх зүйн гаргалгаа шийдлэр цааш нь гарч чаддаг ийм одоо 34 жилийн 35 жилийн дуршлаг бидэнд хангалттай байна. Тэгэхээр өнөөдөр л Монгол улс харьцангуй тайван орон, Монгол улс асуудлаа хуулийн дагуу эрх зүйн аргаар шийдэж чаддаг улс орон гэдгийг бид харж байна. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол үндэсний эмнэгдлийг хангах байгаа. Үндэсний эмнэгдэл гэдэг бол зөвхөн хэдэн улс төрчдийн хоорондын асуудал биш. Улс орны асуудал, улс орны эрх ашигын асуудал, геополитикийн асуудал учраас энэ том асуудлыг тэнцвэртэй авч явж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сүхтэй бас хөрсөх ерөнхийлөгч нутгийн ахта бас талархаж байгаагаа илэрхийлье.